таны нөхөрсөг зөвлөгч Вижнабын 1 минутын зөвлөгөө. За өглөө өдөр орой мэндийг хүргэе. Вижнабын подкаст эхэлж байна. За өнөөдрийн подкастаар нүдний эмч нарын уншвал зохистой 10 судалгааг сонгож ярих болно. За нэгсэндээ 2 подкастэнд 5 судалгааг нийт 10 судалгаа ярина. Миний хувьд бол өнөөдөр ONTT болон Light судалгааг ярина. Та хоёрын хувьд ямар судалгаа ярихаар бэлдсэн бэ? За миний хувьд болохоор нөгөө алдартай EMD-гийн Areds 2-ыг тэгээд Traya инсулиний бас нэг судалгаа байна. За миний хувьд бас Glaucom-ийн алдартай судалгаануудын нэгийг ярина. За тэгвэл судалгаагаа ярьж эхлэе те. Цочмог харааны мэдрэлийн өрөвслийн эмчилгээнд кортикостероидыг ашиглаж байгаа энэ судалгаагаа үндэдийн зорилгын хувьд бол харааны мэдрэлийн цочмог өрөвслийн үед преднизолоныг амаар уухаар эсвэл метилпреднизолоныг суцаар тарих нь харааны сэргэлтийг хурцсахдаг уу, ер нь харааны үр дүнг сайжруулдаг уу гэдэг талаар судалсан судалгаа ахнэ. За судалгаа хийгдэж эхэлсэн жилийн хувьд бол 1988 онд хийгдэж эхлээд 92 онд хэвлэгдсэн нэгсэндээ Америк нэгдсэн улсад хийгдсэн судалгаа байх нэ. Чи төрөөгүй байсан уу шүү дээ. Тийм тэгсэн мөртлөө айгүй их одоо эмчилгээнд ашиглаж эмч нарын барьж авдаг судалгаа байх нь. За тэгээд судалгаанд хамрагдсан хүмүүсийн хувьд бол 18-аас 46 насны хүмүүс тэгээд дээрэс нь 8 ба түүнээс 100 хоног үргэлжилсэн харааны шинж тэмдэг бүхий нэгнүүдний харааны мэдрэлийн цочмог өрөвсөлтэй холбоотой асуумж илэрсэн. За тэгээд RIPD эрэг хүмүүсийг авсан байх нэ. За асагдах шалгуурын хувьд бол өмнө нь одоогийнхонтой адил нүдэнд харааны мэдрэлийн өрөвсөлтэй байсан. За эсвэл multiple sclerosis болон бусад харааны мэдрэлийн өрөвсөл үүсгэдэг системийн өвчний одоо эмнэлзэн шинж тэмдэг илэрсэн өвчтнүүдийг хассан. За тэгээ нийт 457 өвчтнийг хамруулсан байх нэ. За тэгээ судалгааны явцын хувьд бол 150 өвчтнийг судсаар метилпреднизолон хэрэглэхээр 156 преднизолон уухаар за тэгээд плацебо бүлэгт 150 хүнийг тус санамсаргүй байдлаар хуваарлсан байх нэ. За тэгээ эхний бүлэг болох одоо преднизолоныг судсаар тарьж байгаа бүлэг нь өдөрт 1 грамаар 3 өдрийн турш судсаар тариад за тэгээд араас нь преднизолоныг өдөрт 1 кг-аар одоо 11 хоног уусан байх нэ. За хоёрдугаар бүлэгийн хувьд бол 14 хоногийн турш преднизолоныг шууд хамаар уулгасан байна. 1 мг/кг-аар. Тэгээд 13 дахь бүлгийн хувьд бол 14 хоногийн турш плацебо уулгасан байна. За тэгээ хяналтын хувьд бол 6-аас 24 сарын хугацаанд хянсан байх нэ. За тэгээд үр дүнгийн хувьд бол ерөнхийдөө метилпреднизолоныг судсаар тарьсан бүлэгт нүдний хараа хэвийн байдалд орох хувь нь болохоор плацебо бүлэгтэй харьцуулахад илүү өндөр. Нэгсэндээ харааны талбай, за өнгө тодрлыг мэдрэх, контрастыг мэдрэх байдал эдний хувьд бол илүү хурдан байсан бол харааны чадлын хувьд бол айхтар онцгийн ач холбогдолтой өөрчлөлт гарч ирээгүй байсан байна. За тэгээд 6 сарын дараах хугацааны одоо өнгөний тодрол, харааны талбай, өнгөний хараа, color vision-ийн хувьд плацебо бүлгээс илүү одоо судсаар метилпреднизолон тарьсан бүлэгт бол илүү байсан байна. За харин эсвэргээрээ харааны чадлын хувьд мөн адил өөрчлөлт байгааг байсан баг нэ 6 сарын хугацааны дараа. Амар уусан бүлгийн болохоор тийм амар уусан бүлгийн хувьд бол плацебо бүлэгтэй бол ялгаа нэг айхтар гараагүй гэсэн үг. Нэгсэндээ судсаар метилпреднизолон авах нь илүү үр дүнтэй. Тэгээ амар уух нь илүү харин ч нэг дахилт илүү их үсээд байсан. Тийм дүн гарсан байгаа. За тэгээд эцэст нь дүнээд ярих юм бол метилпреднизолоныг судсаар за тэгээд араас нь 3 хоног судсаар хэрэглээд за тэгээд үлдсэн 11 хоногт нь уухаар хэрэглэх нь харааны мэдрэлийн улмаас үүсэж байгаа харааны алдагдлын сэргээх үйл явцыг хурцсах тийм байна. 6 сарын дараах хараа одоо бага зэрэг илүү сайжирсан гарсан байна. За тэгээд ерөнхийдөө энэ судалгаанд болохоор уухаар метилпреднизолоныг дангаар хэрэглэх нь үр дүнгүй бөгөөд харааны одоо мэдрэлийн өрөвслийн одоо шинээр одоо дахиж одоо давтан тохиолдож байгаа нь одоо тохиолдлуудыг нь илүү их ихсэгдэг гэж дүгнэлт гарсан байх нэ. За энэ маш дээр үеийн судалгаа болохоор энэ дээр маш олон шүүмжүүд тэгээд нэмэлт хийсэн судалгаанууд гарсан байдаг. Одоо энэ дээр OCT-гээр
ямар нэгэн байдлаар юм онцлог байгаа шүү дээ. Тийм ээ. Өсөлтийн Тийм. шинжилгээ байхгүй Боломжгүй үеийг байгаа болохоор болохоор тийм. Тийм ялцчгүй дээр үед хийгдэж судлагдсан. Тийм болохоор яг хийгдэж байгаа үр дүнгуудыг анзаарах юм бол харааны чадал, харааны талбай, өнгө тодрол, color vision эдгээрийг нь бас үзсэн байгаа юм. мөн тухайн үед одоо оптик неврит үүсгэж байгаа зөвхөн одоо multiple sclerosis гэдэг хүчин байгаа. Тэгээ одоо тэгэнгүүт чинь могад NMO Тийм. гэдэг одоо янз бүрийн олон өвчнүүд нэмэгдсэн. Мөн эмчилгээний хувьд дахиад өөр зүйлүүд гараад ирсэн болохоор одоо plasma exchange ч юм уу тийм ээ. Тэгэхээр энэ судалгаа ялцгүй дахиж хийгдэх шаардлагатай. Гэхдээ гайдлайны хувьд одоо болтол хэрэгжилж байгаа юм чинь баг 30 стандарт шиг л 30 жил юм уу тийм ээ. Тийм. 88 оноос гэдэг ч одоо баг 30 гаруй жил болж байна уу? Тийм судалгаа байна. За тэгвэл дараагийн судалгааны хувьд ямар судалгаа ярих гэж байна? За дараагийн судалгаа нь бол AMD-гийн AREDS 2 судалгаагаа. За AREDS 1 2 бол үндсэндээ одоо насны хувьд ч тэр хамруулсан хүмүүсийн хувьд бол адилхан. Тэр нь ерөнхийдөө бол 55-аас 80 настай хүмүүсийг хамруулсан. За тэгээд үндсэндээ нэмэлт саплемент хэрэглэхэд энэ AMD-гийн явцыг удаашруулж чадж гин үү? Ямар ер нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүл зүгээр юм бэ гэдгийг голын судлах зорилготой. За тэгээд AREDS 2 дээр бол 4200-аад хүнийг хамруулсан бас маш том судалгаагаа AREDS-ыг сайжруулж одоо хүмүүсээ сонгосон. Эхнийх нь бол энэ дээр нэмэлтээр омега 3 орж ирж байгаа. Омега 3 дээр нэмээд лютеин зексантин, за 3 дахь бүлэг нь болохоор лютеин зексантин, омега 3-гээ гурвуулын нь хамттан тэгээд дөрөвдөг нь болохоор плацебо. За тэнгууд ингээд нэг бүлэг болгочихж байгаа. За дараагийнх дээр нь болохоор яасан бэхээр AREDS-ыг дангаар нь. За тэгээд AREDS-аас бета каротиныг нь хасаад за тэгээд AREDS дээрээ цайр нэмээд эсвэл бета каротин цайр хоёроо хоёуланг нь хасаад гэ янз бүрээр үзсэн байхгүй. За тэнгүүтээ үр дүн нь айгүй сонирхолтой гарсан. За хамгийн гол үр дүнгууд рүүгээ орчих шууд. За ер нь бол омега 3 юм уу? Лютеин зексантин аль нэгийг нь ингээд нэмчих юм бол ямар нэгэн нэмэлт одоо эффект байхгүй байна. Нөлөө байхгүй байна гэж гарч ирж байгаа. За гэхдээ бета каротиныг нь хасаад лютеин зексантин нэмчих юм бол нөгөө уушгины хавдар үсгийн эрсдэл багасж байгаа. AREDS нэгтэй харьцуулахад. За энэ бол гол үр дүн. Уушгины хавдар үүсгээд байгаа чинь юу лээ хөө? Юу лээ гэж. Бета каротин. Бета каротин тийм ээ. Тэгээ бета каротинод тэгэхээр нөгөө тамхи татдаг хүмүүс дээрээ хасчих юм бол тэр энэ дээр бас нэг юу байгаа нөгөө тамхи татдаг байж байгаа сүүлийн 6 сар тамхинаас гараад одоо тамхи татахгүй бол AREDS 1-ийг хэрэгжилж болно. Эсвэл бүр тамхи хэрэглэдэггүй хүмүүс дээр AREDS 1-ийг хэрэгжилж болно гэдэг бас нэг комент байгаа. За тэгээд ерөөсөө хамгийн гол нь бол цайрынхаа тунг нь багасгаад бета каротиноо хасчих юм бол AREDS-ийн одоо шинэ формула гараад ирчихэж байгаамаа. За тийм үндсэн гол шалтгаан ба. За бас нэг энэ дээр нэмэлтээр үзсэн юм болохоор катарактт нөлөө байна уугүй юу гэж үзсэн. AREDS 1 2 аль аль нь катарактт ерөөсөө ямар ч нөлөөлөх зүйл бол байхгүй. Бас омега 3 ч гэсэндээ катаракт AMD аль алинд нь нөлөөлөхгүй. За тэгээд ерөнхийдөө AREDS 2 формулаг бол одоо практик дээр хэрэгжилж байгаа. За энд нь юу орох вэ гэхээр яг нэг бүрчлэн хэлэх юм бол витамин С 500 мг-аар, витамин Е 400 нэгжээр, за бета каротиныг хасаад зис 2 мг, лютеин 10 мг, зексантин 2 мг, цайр 80 мг. Ингээд AREDS 2 формула гарч байна. За тэгээд ямар хүмүүс дээр AREDS 2 формулагаа хэрэглэх үү гэхэлэр intermediate dry AMD дээр хэрэглэнэ. Энэ дээр асуулт юм байна уу? AREDS дээр ч одоо асуухан байхгүй маш ойлгомжтой судалгаа гэдэг шүү дээ. Нэгэнч тэр хоёрынч тэр ерөөдөө бас оролцсон хүмүүсийнх нь тоо маш ихтэй. Тэгээд энэ баг алдаагүй судалгаа тийм ээ. Тэгээд early stage болон advanced AMD дээр бол AREDS 2 ямар нэгэн үр дүнгүй. Харин intermediate AMD дээр хэрэглэх юм бол энэ advanced руу шилжих магадлалыг нь бууруулж байгаа гэсэн гол үр дүн байна. Тэгэхээр AMD-гийн эмчилгээний хувьд бол энэс дээшилж бүр ахтар бүүн болсон судалгаа одоогоор бас гараагүй байгаа. AREDS 2, AREDS 1 бол одоо болтол ашиглагдж байгаа үнцний алдаагүй бас нэг судалгаа. Тийм бас л одоо нэг айхтар сүүлийн үеийн бас биш штэ. Энд чи одоо 1992 онд AREDS 1 эхэлсэн байгаа байхгүй юу?
За өнөөдөр миний сонгож авсан судалгаа болохоор Advanced Glaucoma Intervention Study. Тэр дундаа эдгээр судалгаануудаас 7 дугаар судалгааг нь онцолж авсан байгаа. Advanced Glaucoma Intervention Study нийт ер нь 14 бүлэг дараалсан судалгаа, маш том судалгаа. Тэгээд судалгаа болгон дээрээс нь гарсан дүгнэлт үр дүнгээс одоо өнөөдрийн глаукомын оншилгоо эмчилгээ маш өргөн ашиглагддаг ийм судалгаа байгаа. 7 дугаар судалгаа яагаад онцлог вэ гэхээр хоёр эмчилгээний бүлгийн дараа даралт яаж өөрчлөгдөж чинь даралтын өөрчлөлт нь одоо харааны талбайд яаж нөлөөлж чинь гэсэн судалгаа байгаа. За энэхүү судалгаа нь ер нь 1988-аас 2000 он хүртэл 12 жил хийгдсэн. Америкийн нэгдсэн улсад 11 одоо клиник дээр хийгдэж 789 нүд 591 өвчтний 789 нүдэн дээр хийгдсэн маш том судалгаа байгаа. За энэхүү судалгаанд орох шалгуурт нь болохоор 35-аас 80 насны тэгээд өнцөг нээлттэй өвчтнүүд. Өнцөг нээлттэй өвчтнүүд маань одоо advanced glaucoma учраас эмийн эмчилгээнд одоо үр дүнгүй эмийн эмчилгээнд төвчл үүссэн хүмүүсийг хамруулсан байгаа. За энэ судалгаан дээр нийт оролцогчдыг 2 бүлэг болгож ангилсан. Эхний одоо бүлэгт нь эхлээд лазер буюу ALT лазер хийлгэсний дараа эхний trabeculectomy мэс засал хийн. Эхний trabeculectomy мэс засал одоо амжилтгүй болсон тохиолдолд 2 дугаар trabeculectomy мэс засал хийн. 2 дугаар бүлэг дээр нь болохоор эхлээд trabeculectomy мэс засал хийсний дараа argon laser trabeculoplasty хийгээд энэхүү хоёр эмчилгээ маань амжилтгүй болох юм бол 2 дугаар trabeculectomy мэс засал хийсэн үр дүнг судалсан байгаа. Энийг нөгөө амар гоё товчлоод эхний бүлгийн ATT гээд ALT trap 2 дугаар бүлэг нь болохоор TAT гээд trap ALT trap. Тэгвэл зэжлэл гоё юм л. За мэс заслын дараа 2 бүлгийг болохоор 14 мм мөнгө усны багнаас бага бүлэг. Тэгээд 14-өөс 17.5 мм мөнгө усны баг нь 17.5-аас дээш. Тэгээд хянагдахгүй буюу одоо энэ хоёр эмчилгээг хийсний дараа дахиад даралт нь ихсээр байгаа тийм өвчтнүүд гэж ABCD group гэж ангилсан байгаа. За судалгаанд одоо үр дүнгээс нь ярих юм бол үр дүн дээр хамгийн ихний миний сонирхол татсан хүснэгт болохоор энэ дээр диабеттэй өвчтнүүдийг сонгож авсан байгаа. Диабеттэй өвчтнүүд дээр одоо 14 мм мөнгө усны багнаас бага байсан бүлэг дээр болохоор диабет их бага байсан. Чихрийн шиж их байх тусмаа одоо энэ мэс засал амжилтгүй болох даралт хянагдахгүй байх эрсдэл нь нэмэгдчихсэн ийм үр дүн гарсан байна. За одоо яг гол үр дүнгээ ярих юм бол 14 мм мөнгө усны багнаас бага байсан групп болохоор харааны талбай алдагдал маш багтаа байсан. Энийг болохоор цаашид одоо үр дүн сонирхолтой гарсан болохоор энийг цаашдаа 2 жил, 5 жил, 7 жил дээр дахиж судалсан байна. За 17.5 мм мөнгө усны багнаас их буюу одоо даралт 17.5-аас дээш байх юм бол одоо харааны талбай алдагдлын оноо 1 юнитээр буюу 2 жил тутамд 1 юнитээр нэмэгдээд 7 жилийн дараа харааны талбай алдагдал болохоор 14.4% буюу айгүй өндөр гарч ирсэн байгаа энэ судалгаан дээр. Тэгэхээр энэ судалгааг ерөөсөө яг товчоор дүгнэх юм бол одоо бид нар advanced glaucoma гэж онцлогдож байгаа тохиолдолд тухайн хүнийг мэс заслын дараа даралтыг нь 14-өөс бага байлгах юм бол үр дүн сайтай харааны талбай алдагдал, харааны чадал одоо харааны шатлын алдагдлаас их багатай байна гэсэн тийм судалгаа байна. Цаашид болохоор одоо энэ чихрийн шижинтэй түрүү миний хэлсэн чихрийн шижинтэй өвчнүүд яагаад ийм байна гэхээр одоо чихрийн шижин маань тухайн хүний одоо мэс заслын одоо Мэслийн үр дүн ер нь аягүй сөргөөр нөлөөлж ирсэн. Одоо блеб үүсэх одоо эрүүл сарвал блеб байхыг одоо алдагдуулж ирсэн. Гэсэн байна лээ. Тэгснэ нөгөө нэг чихрийн шижинтэй бас адилхан нөгөө насны хувьд одоо мэс засал хийгээд 17.5-аас дээш байгаа хүмүүсийг нь нөгөө 14-өөс доош байгаа хүмүүстэй харьцуулахын гут нас нь арай бага байгаа. Арай залуу насны хүмүүс. Тэр нас нөгөө нэг шархны идэрэлттэй холбоотой ч магадгүй те. Блеб нь айгүй их ач холбогдолтой гарсан байлээ. За тэгээд энэ advanced glaucoma нийт 14 судалгаан дээр бүгдэн дээр нь айгүй одоо тийм сайн үр дүнгууд гарч эмчилгээнд ашиглагдаж байгаа. Одоо саяны 7 дугаар судалгаан дээр болохоор нүдний даралтыг 14 мм-с бага байлгах нь үр дүнтэй байсан бол одоо
advanced glaucoma 9-р судалгаан дээр болохоор цагаан арьстай өвчтнүүдэд болохоор TAT дарааллаар эмчилгээ хийх юм бол үр дүнтэй. AGIS 9 судалгаан дээр болохоор хар арьстай өвчтнүүдэд болохоор ATT дарааллаар байвал үр дүнтэй гэдэг ч юм уу. Тэгээд 11-р судалгаан дээр болохоор бидний одоо мэс заслал дээр хэрэгэлдэг метомицин C-г хийхэд болохоор эмчилгээнд үр дүнтэй мэс заслын эдгэрэлт сайн байна. Одоо мэс заслын үр дүн маш сайн байна гэсэн тийм судалгаа гарсан байна. Сорвижил өсөхгүй тийм тэнгууд бид нар чинь нөгөө цагаан арьстай TAT-гээр бас явал зүгээр ч юм шиг тийм. Шууд нөгөө гараа эмчилгээгээ трабекулектомигаар эхлүүл зүгээр ч юм шиг. Бас тийм санаа гарч ирж байгаа юм. За дараагийн судалгаа бол dry eye-ийн судалгаагаа. За нүд хуурайлтын судалгаа нь бол судалгаа гэхээсээ илүү семинар dry eye workshop тийм ээ. Тийм 150 гаруй улсын одоо нүдний эмчнэр нийлээд нүд хуурайлтын эмгийн талаар юм нэгдсэн ойлголттой болёо гэд үндсэндээ одоо тодорхойлолт ангилал эмгэг зам онцлогоо эмчилгээ бүх зүйлийг нь ерөнхийдөө гайдлайн болгоод гаргачихсан байгаа. Тодорхойлолт айгүй урт. Гэхдээ яг энэ ер нь бол нүд хуурайлтынхаа зөвөр эмгэг замыг бүгднийг багтаас айгүй урт тодорхойлолт байгаа. За ангиллын хувьд болохоор aqueous deficiency болон evaporative буюу энэ нь өөрөө нулимс дутагдлын ууршилтын гэж хоёр ангилаад байгаа. За тэгээ ер нь давхар зүг нь бас гаргасан байгаа. Ер нь бол Аз тэгээд 40-с дээш насны эмэгтэй байвал нүд хуурайлт их байд юм байна гэж гаргасан. За эмэг замын хувьд бол үндсэндээ нөгөө бид нар хуучин нулимсны бүрхүүлэг 3 давхар гэж ярьдаг байсан шүү дээ. Цалст тэгээд усан давхраг тэгээд тосон давхраг гэд. Тэрийг энэ одоо воркшоп төр 2 давхраг болгоод мукус болон нөгөө усан давхраг хоёроо муко акус гэд нэг давхраг болгоод тэгээд тосон давхраг гэдэг ийм 2 давхрагтай болгоцсон байгаа. За тэгээд энэ эмэг замын ерөөсө гол түлхүүр нь юу вэ гэхээр энэ нулимсан бүрхүүлийн тэнцвэрт байдал алдагдаад BB1-гээ одоо нөхцөлдүүлэх үргэлжилсэн ийм тойрог бий болсноор энэ dry eye ерөөсө бүрэнгүүц бас эмчлэгдэхгүй ингээд удаан хугацааны ярхаг өвчин болчиход байгаамаа гэж гаргасан. За тэрэнд нь юу ороод байна вэ гэхээр нулимсан бүрхүүлийн өөрийнх нь докторгүй байдал гиперосмолер гэдэг нь болохоор нөгөө нэг осмосыг нь индикатороор хэмжиж үзээд тэрийгэ 308-аас нэг нүд нь 308-аас дээш эсвэл хоёр нүдний хооронд 8-аас дээш зөрүүтэй авах юм бол энийг гиперосмолер гэж үздэг. За тэгээд зохих болон нүдний гадаргуугийн өрсөл гэдэг эдгээр нь бол эмэг замын гол түлхүүр ойлголт юм аа гэж үзэж байгаа. За тэгээд зовиорыг асуумжаар илрүүлж байгаа. Энэ асуумж нь болохоор одоо дэлгэцэн дээр харагдана. Dry eye questionnaire гэдэг одоо нүд хуурайлтын асуумж гэдэг тусдаа асуумж гаргасан байгаа. Энийг та бүхэн одоо тухлан сууж харна. Тэгээд оншин шалгуураас гаргасан байгаа. Оншин шалгуур дээр нь болохоор бас зургаар гаргаж байгаах нулимс затрлын хугацаа, нүдний гадаргуу будагдах буюу флуоресценээр будаж үзэх. За дээрэс нь осмометр ашиглаад осмолярыг хэмжих, нулимсны нуурын өндөр гэд энэ үндсэн үзүүлэлтүүдийг бас оруулсан байгаа. За тэгээд эмчилгээний хувьд болохоор 4 стептэй тийм эмчилгээ гаргасан. За тэр нь бас энэ зурган дээр харагдаж байгаа. За энэ дээр та хэдэд асуух юм байна уу? Тэр одоо бид нэр ер нь ихэвчлэн яг tear breakup time-аар одоо нулимс дутагдал одоо нүд хуурайлт онцлогддог dry eye workshop дээр энэ дээр надад сонирхолтой санагдсан юм. Tear breakup pattern. Тэгээд мөн нөгөө нэг hyperosmolarity. Одоо энийг Монголд үзэж болохгүй л байх л та. Тэрний дараа бас нөгөө нэг tear meniscus height гэдэг нөгөө нулимсны нуурын дээр үүсэж байгаа өндөр. Тэгэхээр яг эднээс хамаарат одоо энэ яг aqueous deficient байна уу? Одоо нулимс үүсэлт нь бага байгаад байна уу? Эсвэл нулимс одоо үүсчихэд ууршилт нь их байгаад байна уу? Тэрнгээр нь ангиллаад өгөх юм бол бас эмчилгээнд дээр айгуу чухал үр дүнтэй юм шиг санагдсан. Тэгээ бас энэ нэг одоо энэ дэлгэцэн дээр бас зураг гарна. Энэ diagnostic test дээр нь харагдаж байгаа байхгүй. Скрининг дээрээ саяны нөгөө dry eye questionnaire-с асуугаад
6-аас дээшт нь одоо team гэж хариулах юм бол нэмэх 1 оноо. Тэрэн дээр нэмээд homeostasis-ийн маркер гэж. Тэр нь болохоор флоресценээр будаж үзээд нөгөө юун дээр эвэрлэг дээр будагдж гинүү, салц дээр будагдж гинүү. Будагдж байгаа нөгөө нэг одоо тоонуудынх нь бас тоогоор Хариллаар нь тийм айрлаар нь тэгээ tear breakup time 10-аас доош. Тэгээ саяны хэлдэг осмосыг нь хэмжээд үзнэ. Энэ нөгөө будагдалт нь болохоор ингэж байгаа байхгүй юу? Эвэрлэг дээр 5-аас дээш, салц дээр 9-өөс дээш ийм спот будагдаж харагдаж байгаа юм бол энийг будагдж байна гэж үздэг. одоо энэ эвэрлэг болон сас дээр будагдах байдлыг бас ерөнхийдөө өөр судалгаанууд дээр бас яг одоо байрлал болгоноор нь өөр ангиллаар оруулсан байдаг. За тэрийг нь бас хэдүүлээ гаргаж харуулъя. Тэгэхээр энэ зургнууд дээр одоо энэ нөгөө илүү судалгаа гэхээсээ илүү workshop учраас яг ийм ойлголтод хүрье гэд одоо ярилцаж тохиролцож гаргасан юмнууд. Тэгэхээр энэ дэр илүүтэй нөгөө бусад нүдний эмч нартай за ийм байвал ингэж үзье шүү гэд зурган байдлаар илүү тайлбарлалцсан учраас тэрийг нь хараад илүү ойлгомжтой хаа гэж бодож байна. За тийм эмчилгээний хувьд бол степ 1 бол одоо гол хүндээ нөгөө нэг одоо боловсрал болгоно. За тэгээ дээрэс нь нөгөө эргэн тойрны хүрээлэн буй орчин нөлөөлж байгаа тэр нөлөөллийг нь бас багасгах талаас нь. За тэгээ степ 2 дээр энэ дээр нэмээд нөгөө tea tree oil бас гараад ирчихнэ. Цайны модны Тос. Тий. Тэгээд нөгөө нэг preservative free бас тусаалгууд. За тэгээд энэ дээр нэмээ punctal occlusion, тэгээд moisture chamber энэ төр гээд нэмэлт эмчилгээнүүд орж ирж байгаа. За гурав дахь нь бол энэ дээр нэмээд secretagogius гэдэг энэ нөгөө нэг ялгарлыг нэмэгдүүлдэг амаар уудаг бас юм байд юм байлээ. Энэ нэмж орж ирээд байгаа. Тэгээд автологийн юм уу аллергеник нь өөрийнх нь серум тусаадаг штэ тий. Тэр бол step 3 дээр ороод ирчихэж байгаа. Бас контакт линзүүд step 3 дээр. За step 4 дээр юу ах вэ гэхээр corticosteroid. За тэгээ amniotic membrane graft. Тэгээд одоо мэцлийн punctal occlusion. Тэгээ бусад мэц заслууд тэрэнд нөгөө тарсарафи шүлсний булчирхай нөгөө transplantation гэх юм лээ. Тийм бас айгүй шин ойлголтууд гаргаж ирсэн судалгаа. Энийг нэг уншсан зүгээр юм байлээ шүү бүтнээр нь. тийм би энийг бас 1 жилийн өмнө уншиж ирсэн. Diagnostic критерий дээр нь одоо тэр нөгөө нэг оншийн асуултууд айгүй олон байсан. Би бол яг тэгж нэг бүрчлээ асууж чадхааргүй санагдсан. Хоёрдугаарт надад шинэлэг байсан юм одоо энэ бид нар зөвхөн dry eye дээр эвэрлэг хараад байдаг. Эвэрлэгээс гадна сас бас айгүй чухал нөлөөтэй. Ер нь бямба сас үнэлдэг үү? Салс dry eye дээр үү? Тэ? Ер нь ихэнхдээ л эвэрлэгээ арчтай юм байна. Тий. Яг энэ судалгаа уншснаас хойш би сас таардаг болсон. Тэгээд мөн одоо нөгөө нэг тэр meniscus height буюу одоо нөгөө нулимсны нууран дээр үүсэж байгаа өндөр шүү дээ тий. Тэр бас их чухал санагдсан. Тэр breakup pattern, тэр breakup time-ыг бол ерөнхийдөө хүн болгон дээр үнэлээд явж байгаа. Зөв. За сонирхолтой судалгаа байна. За тэгвэл одоо сүүлийн судалгаа. За энэ судалгаа маань light судалгаа байгаа. За glaucom-ийн мөн судалгаа нэгсэндээ glaucom болон нүдний даралт ихсэлтийг эмчлэхэд анхдагч сонгомол laser trabeculoplasty буюу SLT болон нүдний тусаалга хоёрыг хооронд нь харьцуулсан үр дүнгийн энэ одоо энэ миний судалгааны дараагийн generation-ийн судалгаа биш үү? Тийм. Тэгээд энэ сая 23 онд хэвлэгдсэн 6 жилийн үр дүн хэвлэгдсэн гэсэн үг. Тэгээ мөн 3 жилийн үр дүн хэвлэгдсэн судалгаа мөн байдгаа. За тэгээ 3 жилийн үр дүн нь юу байсан бэ гэхээр ер нь SLT маань ер нь үр дүнгийн хувьд ч тэр үн өртгийн хувьд ч тэр одоо анхдагч эмчилгээ болоход тохиромжтой юм байна. Нэгсэндээ анхдагч нээлттэй үнцэгт glaucom болон нүдний даралт ихсэлтийн анхдагч эмчилгээ болоход зохимжтой юм байна гэдэг үр дүн гарсан. Дээрээс нь SLT хийлгсэн хүмүүс маань нүдний тусаалганы одоо хэрэгцээ 74% хувиар буурсан байх нэ. За тэгээ 3 жилийн үр дүнгийн дараагаар юунд өөрчлөлт орсон бэ гэхээр ер нь бол SLT маань яг FDA-ээр бол 2001 онд баталгаажсан байт юм байна. Тэгээд тэрнээс хойш бол нүдний тусаалгыг орлуулах ч юм уу тийм тиймэрхүү үр дүн зорилготой ашиглаж исэн бол 3 жилийн үр дүнгийн дараа international guideline-уудад өөрчлөлт орж эхэлсэн. Нэгсэндээ Европын glaucom-ийн нийгэмлэгийн guideline,
За тэгээ Америкийн гайдлайнууд дээр эсэлтийг анхдагч эмчилгээ болгоё. өвэжи болон нүдний даралт эсэлт буюу өвэжди дээр болгоё, эсвэл одоо нэгсэндээ нөгөө эмчилгээг нь тусаалганы оронд явж байхын зохимжтой юм байна гэж одоо өөрчлөлтүүд илэрсэн байна. Одоо бид нэр мэддэг NICE-ийн гайдлайн дээр бас эсэлтийг яг first line treatment-ээр оруулж хэлсэн байх нэ. Тэгээ нөгөө энэ тусаалга тусаахгүйгээр юу хийгээд эсэлтээ хийсэн хүмүүсийн одоо 74.2% нь ингээд хүмүүс тусаалгагүй цаашдаа явж болох тийм айгу том үр дүн гарсан байхгүй юу? Хувийн хувьд айгу өндөр хувьтай үр дүнтэй гарсан. Тэнгүү шууд нөгөө гайдлайн дээр очиж байгаа юм. Тэгээ дээрэс нөгөө цаашдаа нөгөө хүндрээд глаукомын мэс засал хийх тоо айгу багассан. Тийм. За тэгэхээр сая бол зорилго нь тийм байсан бол ерөнхийдөө энэ бол яг Их Британд хийгдсэн судалгаа байхгүй юу? Судалгаанд ямар хүмүүсийг хамруулсан бэ гэхээр Их Британь улсад одоо нэг 6 эмнэлэгт одоо үзүүлээд анх удаа онцлогдсон хүмүүсийг, нэгсэндээ анх удаа онцлогдсон гэдэг нь ерөөсөө эмчилгээ авч байгаагүй хүмүүсийг хамруулсан байгаа. За тэгээ нөгөө NICE өдөр дэмжийнхаа дагуу эмчилгээний одоо шалгууруудаа хангасан өвчтнүүдийг хамруулад өвчтнүүдийн насны хувьд бол 18 болон түүнээс дээш настай. За тэгээ мэдээж англиар уншиж ойлгох, одоо хоорондоо харилцах чадвартай байх ёстой байгаа. Дээрэс нь эмчилгээ хийлгэж буй нүдний харааны чадлага 6.36 ба түүнээс дээш. Тэгээ судалгаанд хамрагдахаас дор хаяж 1 жилийн өмнө болрын мэслээс бусад тохиолдлоор нүдний мэс ажилбар хийлгэж байгаагүй байх гэдэг шалгаруууд байсан бол хасагдах шалгуурын хувьд бол эсэлтийн эсрэг заалттай нэгсэндээ лазер хийлгэх одоо чадамжгүй хүмүүс эсвэл боломжгүй хүмүүсүүдийг хассан. Одоо хийлгээд суух, одоо тогтмол суух ч юм уу, эсвэл UVites-тай эсвэл trabecular meshwork нь хангалттай харагдахгүй байгаа зэрэг хүмүүсийг хассан. Дээрэс нь тусаалга эмчилгээ давхар харьцуулаад байгаа шүү дээ. Тийм учраас тусаалга хэрэглэх боломжгүй. Дээрэс нь мэдэгдэхүйц одоо шинж тэмдэг илэрсэн болрын цайлттай. За тэгээд нүдний бусад шалтгаантай холбоотой эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг хассан байна. За тэгээд нийт 633 өвчтний 1056 нүд энэ судалгаанд хамрагдсан. эсэлтийн бүлгийн хувьд бол 313 өвчтний 547 нүд, тусаалганы бүлэгт бол 302 өвчтний 549 нүд нүдийг хамруулж нэгснээ 36-аас 72 сар хугацаанд хянсан гэсэн үг ээ. Нэг эхний 3 жилээс хойш 3-аас 6 жилийн одоо явцсан гэсэн үг. За тэгээд үр дүнгийн хувьд бол 6 жилийн хугацаанд одоо нэг хэд хэдэн ангиллууд гаргацсан байгаа байхгүй юу? За евро гол ч юм уу те. Тэнгууд глаукомын одоо хэрэглээний индекс гэдэг ер нь глаукома unit index гэдэг байгаа. Дээрэс нь глаукомын амьдралын чанарын одоо бас нэг юм индекс яваад байгаа байхгүй. Эдгээрийн хувьд бол нэг мэдгэдэггүйц ялгаа гарааг байгаа. Эсвэргээрээ эсэлтийн бүлэгт глаукомын шинж тэмдгийн үнэлгээ буюу GSS оноо бол тусаалганы бүлгээс бол илүү байсан. За дээрэс нь эсэлтийн бүлгийн өвчтнүүд нь эмчилгээний болон месаслын эмчилгээ хийлгэхгүйгээр нүдний дотоод даралтын зорилтод бүлэгт одоо нүдний дотоод даралт болон түүнээс доош түвшинд хүрэх нь бол яг анзаарэгдсэн. Нэгсэндээ тусаалгатай харьцуулахад ижлэгэн. За тэгээд тусаалганы бүлэгт бол илүү олон өвчтний нүдэнд одоо прогресс илэрсэн гэж үзэж байгаа. Дээрэс нь эсэлтийн бүлэг тусаалгатай харьцуулахад арай цөөн нүдэнд трабекулэктоми хийсэн байгаа. Нэгсэндээ эсэлтийн бүлэг 13 нүдэнд байсан бол тусаалганы бүлэгт 32 нүдэнд трабекулэктоми хийсэн байх нь байна. Тэгээд тусаалганы бүлэгт болрын месасл бас илүү ихсэн гэж үзэж байгаа. Нэгсэндээ тусаалганы бүлэгт 95 нүдэнд эсэлтийн бүлэгт бол 57 нүдэнд болрын мес ажилбар хийгдсэн байх нэ. За тэгээд эсэлтийн холбоотойгоор бол айхтар ноцтой гаж нөлөө гараагүй гэж байгаа үр дүн дээр нь. За тэгээд дүгнээд үзэх юм бол ер нь бол сонгомол лазер трабекулопластын анхдагч нэгэлтэй өнцөгт глауком буюу өвэжи болон нүдний даралт эсэлт өвэжтигийн аюулгүй эмчилгээ гэж үзсэн. За дээрэс нь урт хугацааны тусаалганы бүлгээс илүү хяналт сайн байсан. Нэгсэндээ 6 жилийн хугацаанд ямар нэгэн глаукомын одоо зүсэлттэй глаукомын одоо мес ажилбар эсвэл болрын месасл хийлгэх хэрэгцээ нарай бага байсан гэж үзэж байгаа гэсэн үг. Яг eye drop бүлэгтэйгээ харьцуулах юм бол.
Тийм. Энэ эсэлтийг яаж хийдгийг нь яасан уу? Харсан уу? Нөгөө юу яд юм бэл шүү дээ. Одоо бид нарын энэ LPI энтер хийгээд байгаа. Тэг ерөнхийдөө адилхан. Тэгээ trabecular meshwork харагдах үед линз байрлуулж агаад хийчих болно. Гэхдээ нөгөө нэг сүүлийн үед болохоор энэ нөгөө шууд 180 градусаар нэг дор олон шот өгөх эсвэл 360-аар бас нөгөө нэг дор бүтэн шот өгөх ингээд нэг хоёр анз байгаа даа. Тэнгүүд сүүлийн үеийнх нөгөө юм зүгээр auto refractometer гэдэг шүү дээ. Тэрэн шиг юм дээр суулгаж агаад тэгээ шууд бүтэн нэг удаагаараа олон шот шууд өгөөд лазер trabecular пластик хийчихдэг. Эсэлтийн дээрс нь бас шот өгөх хугацаа нэлээд бага юм шиг байна. Тэгээ нано секундээр баг яваад идэв шүү дээ. LED-тэйгээ харьцуулаад тэгээ хүрэл ячдаг юм шиг. Аа. Дээрээс нь бас гинтлийн хувьд арай нэг дулааны гинтлхүү thermal damage бага. Ер нь LED-тэй харьцуулахад бас CD-д давуу тал яваад их шүү тий. Яг одоо ALT SLT-г хооронд нь харьцуулахад угаасаа ALT-ийн дараагийн одоо generation болж SLT гарч ирсэн болохоор илүү л маш их давуу талтай. Тэгээд мөн одоо нэг damage үүсгэх эрсдэл хамаагүй бага санагдсан. Яг л TB meshwork-ийн одоо яг pigment rule яг selective болчихсон шүү дээ. Яг л selective гэдэг үгнээ таарсан. Energy нэтер айгу бага. 0.3-аас 1.4 нэлж байгаа баг тик 11% болон түүнээс доош гэж яваад тах шүгсэн шүү дээ. Нэг харсан чинь energy айгу бага. Илүү хурдан шот. Энэ хоёрын нэг ашиглаж байгаа лазерын төрөл бас арай жоохон өөр байгаа. Тэгээд spot size нь том болохоор бас арай амар хурдан илүү одоо хийхэд арай амар юм болов. Тэгээд яг SLT-гийн одоо байж бол хамгийн одоо цааш хамгийн муугаар бодсон хүндрэл болохоор SLT хийлгэсний дараа яг даралт буурахгүй байх. Тийм хүндрэл байж болно. Тэрэн дээр бол дараа нь имэд тусаагаад явчих болно. Тэгээд энэ судалгааны үр дүнгээс харж хахад одоо тусаасан бүлэг SLT бүлгийг харьцуулахаар SLT бүлэг цаашид одоо прогресс бага илэрж байгаа шүү дээ. Энийг болохоор би ингэж бодож байна. Одоо тэр глаукома амьдралын чанарын судалгаан дээр гардаг хүн одоо нэг тусаалга тусах хугацаа ихсэх тусам одоо өдөрт нэг тусаалга тусах, өдөрт хоёр тусаалга тусах тэрэн дээр мартаад байдаг. Тэгээд одоо ихэвчлэн юм чинь нэг өндөр настай хүмүүс байдаг. Нүдээ олж онж тусаач чаддаггүй. Тэгээд санхүүгийн боломж гих мэт зүйлсээс болоод ерөнхийдөө тусаалга тусаасан бүлэг ямар ч судалгаан дээр илүү хаягдчаад байдаг. Одоо follow up алдах. Тэгээд дундуур нөр мэс засалд орох ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө тэгж хасагдаад байдаг. SLT болохоор ерөөсөө нэг удаа хийгээд л цаашдаа эмчилгээ дахиж одоо ихэнхдээ шаарддаг болохоор энэ нь бол хамгийн том давуу тал гэж боддог. Бид нар нэг тусаалга бичээд яг тусаасангүйгээл уурладаг боловч яг тухайн хүнд бол айгүй төвхтэй юм шиг байна тий. Бид нар ч одоо хиймэл нулимсаа хүртэл тусаахад мартчихдээ шүү дээ яг өөрсөндөө. Тэгэхээр тэр хүмүүсээ ингээд тусаагаад бас төвхтэй л байдаг. Хоёр нэг хиймэл нулимс яг хугацаагаар нь бүтэн тусааж үзчихсэн үү? Тийм ер нь нулимс ерөөсөө тусгаж үзэж байгаа шүү дээ. Ер нь л хэцүү. Тэгээ нэг ялангуяа настай хүмүүс бас нэг кейс дээр нөгөө альцгеймертэй хүн дээр одоо онцлогдсон хүмүүс дээр глауком байх юм бол шууд ихний байдлаар эсэлтээ ер нь хийхийг зөвлөд юм бэл. Тэгээ манайд энэ гэхдээ яг ямар хүмүүс дээр вэ гэдгээ бас аягүй сайн бодохгүй бол яг ocular hypertension open angle хүмүүс дээр л хийн шүү гэдгийг бас. Одоос ингээ анзаараад хахад бас глаукомын ер нь төрлөөс хамаарат яг шууд тусаалга сонгох нь бас өрөөсгөл ойлголт болоод тах шиг байна тий. Арай нэг мэс ажилбарууд руугаа ихний сонголтоор явж байгаа юм шиг тий. Тусаалга өөрөө бас айгүй их side effectтэй байна л та. Тийм тэгээд тэр тусмаа minimal invasive тий. Тийм. Дээрэс нь SLT LT-ийн хувьд ер нь яг хийсний дараах Yols spike өгөх нь ямар хөө юм та нар харж ирсэн үү? Ер нь бол team судалгаа би бол яг тэгж тогтож уншиж үзээгүй гэхдээ ер нь тиймэрхүү юм би байхгүй гэж бодож байна. Мөн өөр одоо minimal invasive glaucoma surgery-гийн судалгаанууд гэсэн ерөнхийдөө л ихэвчлэн лазер эмчилгээ тусаалгуудыг үгүйсгсэн шин чанартай байгаад байдаг. Тэр болохоор миний хувийн бодол дээр SLT-г ерөнхийдөө үний дүнгийн үед нэг удаа хийлгээ болцдог. Тэгэхээр тэрний дараа эмийн бүлгүүд мөн одоо тэр даралт бууруулах мэс заслын одоо stent импланттай бүлгүүд одоо тийм судалгаанууд ерөнхийдөө одоо жоохон үгүйсгсэн хандлагатай байгаад байдаг. Энэ болохоор жоохон санхүүгийн асуудал байт юм болов уу гэж бодож байгаа шүү дээ. Яг энэ судалгаан дээр бас нэрээ SLT-г
reach treatment хийгээд яваад лээ. Одоо 2 болон түүнээс дээш хийх энтергээд эсэлтээ бас нэмэгдээд яваад байгаа. Болроос асуухад бас нөгөө нэг 180 градус 360 градус дээр миний нэг санаад байгаа юм нь болохоор эхлээд 180 градус дээр хийвэл ашигтай. Ягаад тэгэхээр 180 градус дээр хийх юм бол одоо treatment failure боллоо гэж бодоход дараагийн 180 градус талбай биднэрт байгаа. Тэрэн дээр би зөв санаж байна уу? Тийм зөв. Тэгээд яг хоо тэрийг нөгөө нэг янз бүр хийгээд байгаа юм л да. Зарим хүмүүс тэр 180, зарим хүмүүс тэр шууд 360 тэрийг өөрсдөө нөгөө эмчнэр нь сонголтоор хийгээд тах шиг байгаа юм. Зарим одоо шууд хийгээд за энэ үр дүнтэй гэж бодож байгаа хүмүүс тэр 360-аар ч юм уу тэгж хийгээд байгаа байх. Тэгээд тэр нөгөө нэг 72 сар юу лээ 6 жилийн үр дүнд тусаалга тусааж исэн хүмүүсийн 96.4% нь тусаалга тусаагаагүй хүмүүсийн 93% нь нэг таргет IP-нд байсан гэж байхгүй юу? Хэрэг л тийм үр дүнтэй л. За та тэгвэл хэдүүлээ нөө үг ихтэй ч өхөр болтлаа гэдэг шиг өнөөдрийн подкаста дуусгах уу та. Өөрөөр хоёрт нэмж ярих юм байна уу? Болсноос бол. Тэгээ өнөөдөр айгүй олон хэрэгтэй судалгаанууд та бүхэнд сонсгосон байх гэж бодож байна. Тэгээд сонирхож байгаа юм бол судалгаануудаа бас илүү дэлгэрэнгүй өөрсдөө уншаарай. Бид нар энэ судалгаануудын бүтэн ихээр нь бас линкийн доор байршуулчих тий. Тэгээд та бүхэн бас уншиж судлаарай. Бид нараас алдаануудын юм ярьсан байж магадгүй. Комент үлдээж ярьж байгаа болохоор бас зарим нэг мэдээллийг бас үлдээсэн байгаа тий. Бүтнээр нь тэр чигт нь ярихаар бас арай амжихгүй учраас нэг подкаст нь 5 судалгаа орж байгаа учраас. За тэгвэл өнөөдрийн подкастыг үүгээр өндөрлөе. Vision Hub-ын подкаст байлаа. Баярлалаа. Баяр таа.